Оройн төргийн энэ өдрийн зочны ярилцлагын цаг эхлэж байна. Манай энэ удаагийн зочноор Монгол Улсын зөвлөх инженер Үлзий Хутгийн Пүрбаатар оролцож байна. Оройн төргий. За тэгэхээр Монгол улс бол агаарын бохирдолтойгоо сүүлийн хэдэн жил нэг тэмцэн төр засгийн хүрээнд 100 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн хугацаанд зарцуулсан ч гэсэн өнөөдрийн хүртэл шийдэл болж чадаагүй байна гэдэг асуудал бий. Тэгвэл таны хувьд эрчим хүчний хэмнэлттэй утаагүй зуух гэдэг юм одоо шинэ технологиг нэвтрүүлсэн байна. Энэ талаараа ер нь туршилт хэр амжилттай болов Монгол улсад цаашид нутагших боломж байна уу гэдэг дээр. За энэ эрчим хүчний хэмнэлттэй утаагүй зуух гэхээр хүмүүс нөгөө ахуйн хэрэглээний зуух гэж ойлгоод байгаа шүү. Энэ бол эрчим хүчний одоо энергетикийн том станцд дулааны станцд байдаг зуух. За энэ бол одоо цагт 4 тонн нүүрсэн гэж төлдөг. За энэ технологийн онцлог нь бол нүүрсийг хийжүүлээд хийг нь бол одоо тэр эрчим хүчний зуухан дотор нь шатаагаад дулаан хөлдөрүүлждэг. Коксын доошоо үнсний оронд кокс гаргаад авчдаг. Ийм л технологи л доо. Тэр кокс буюу хагас кокс гэдэг нь ер нь байгалийн коксыг бол кокс гэж нэрлэдэг. Хагас кокс гэж энэ одоо гаргаж авсан энийг бол хийжүүлэх пиролизм процессын үр дүнд гарч ирсэн энэ коксыг бол хагас кокс гэж нэрлэдэг. Энэ нь бол одоо утаагүй түлшний үндсэн түүхийд болгож хэрэглэх боломжтой. Уул нь бол дулаан гаргах чадвар нь асар өндөр болчдөг учраас энийг бол металлургийн зорилтоор хэрэглэдэг л дээ. Манай орны одоо үүсэт байгаа нөхцөл байдал энэ хот суурин газрын экологийн төлөв байдал муудаж байгаа. Энэ нөхцөлд бол энийг одоо барьцалдуулагч бодис дулаан гаргах чадвар нь бууруулах одоо инерти материалтай холиод утаагүй түлш болгож хэрэглэх юм боломжтой. Тэгэхээр энэ нээлт нь бол одоо утаагүй түлшинд ийм үндсэн түүхийдийг бол гаргаж авч байгаа. Ер нь манай Монгол оронд бол утаагүй түлш гэж яриад байгаа. Утаагүй түлш гэдэг бол энэ үеийнхад литвчийн дэгдэмтгий байцаасаа ялгарсан ийм түлш бол угаасаа байхгүй. Байгаль дээр байгаа органик түлшийг хэлбэржүүлээл тэгээ тэрийг утаагүй түлш гэж нэрлэдэг байгаа байхгүй. 2000 градусын одоо халуун галын хотолд дотоод шаталтын орчинд үүссэн энэ одоо кокс бол хагас кокс бол яг үнэхээр жинхэнэ одоо утаанаас бүрэн ангижирсан ийм стандартад нийцсэн түлшээ гэдгийг хэлмээр байгаа. За энэ дээр бол энэ яагаад энэ утаанаас ингэж бүрэн салах боломжтой болчих вэ гэхээр энэ технологийн зуухнууд манай Монгол улсад маш их байдаг. Одоо жишээ нь миний туршилт хийж байгаа Багнуурын дулааны станц дээр одоо 1 зуган дээр туршсан. Энэ станцд бол одоо 9 зуух байна. Налайхад 3 зуух байна. Төв аймагт 3 байна. Сэлэнгэд 6 байна. Ингээд одоо маш олон байдаг. Энийг энэ технологи руу шилжүүлэх юм бол одоогийн зардал нь багасна. Маш их зардал хэмнэн. Дээр нь нэмээд коксон гаргаад авчиж байгаа. Үнсний оронд дулаан гаргах чадвар нь бол яг л адилхан л байгаа л да. Тэгэхээр энэ олон улсад байдаг технологи юм болов та яагаад анх шин санаа, шин технологиг одоо тий гаргасан бай гэдэг дээр бас. Гэхдээ энэ одоо Оросын холбооны улсын институтууд бол судлаад бас орлого хийж байгаа юм бэл. Тэгээ одоо 2 дугаар цахилгаан станц дээр орсууд хийх гээд чадаагүй шүү дээ. Тэгэхээр би бол одоо хийлээ. Амьдрал дээр туршигдчихлаа. Бүтээгдэхүүн гараад ирлээ. Одоо ингээд нийслэлтэй гэрээ хийцэн одоо энэ агаарын юутай их бохирдолтой хэсгүүдэд тарааж ин л да. Нийслэлийн одоо шугамар. 2 жилийн зуух явчлаа. Ямар нэгэн асуудал байхгүй. Бүтээгдэхүүн гарч байна. Дулаанаа үйлдвэрлэж байна. Утаагүй түлшээ үйлдвэрлээд нийслэлд нийлүүлж байна. Энэ ингээд амьдрал дээр батлагдчихж байгаа. Энээс цааш одоо бол хугацаа алгалдаа. Энийг бол нэвтрүүлэхтэр энэ бол технологийн нэлээд оюуны өмчтэй. Оросын холбооны улсын хүмүүс одоо энэ юмд бол ингээ хөрөнгө зараад байдаг тийм. Монгол үндэсний инженер ингээд юм хийчихэд ингээд яваад байхад одоо дэмжлэг бол бас л таархан л байна. Тэгэхээр мэрэгжлийн бус хүмүүс ингээд сонсоод үзэхээр аливаа одоо ямар ч юм их штаас утаа мэдээж гардаг тий. Тэгэхээр таны энэ одоо шинэ технологийн юунаас одоо утаа гарахгүй гэхээр бас эргэлзээ төрж байгаа. Яг утаа гарахгүй байх тэр боломж утаа гарахгүй байхдаа та эргээд ямар бодлого өгч ин ер нь хэр найдвартай вэ гэдэг ч юм уу тий.
Утаа гэдэг чинь ер нь л дотоод шаталтын бүтээгдэхүүн юм л да. Нүүрс төрөгчийн давхар эслүүд бас тэн дотор байдаг. Нүүрсэн дотор нь байдаг атомын азотууд, агаар дотор нь байдаг молекулын азотууд одоо хүчил төрөгчтэй нэгдээд азотын эслүүд үүсгэдэг. Энийг манайхан NOx-үүд гэж ярьдаг, NOx гэж ярьдаг. За ингээд бусад бол метан хийгээд бас хэрэгтэй хий гардаг. Тэр нь тодорхой температурт үүсдэг. Яг тэрийг гаргаж аваад бид нар дулааны энерги болгоод ашиглаж байгаа байхгүй. Метан хийг нь. Тэр хортой нэгтлүүдийн айл болох баг гаргах юм технологийн юм шийдэл рүү очиж тэгээд метан хийг нь гаргаж, шатдаг хийг нь гаргаж аваад дулаан үйлдвэрлээд ингээд гаргачихж байгаа. За энэ 2000 орчим градусын одоо галын хотлоор дамжаад гарсан дутуу шаталтын орчинд шүү дээ. Гарсан энэ кокс бол тэн дотор утаа, уур, усны уур, чиг, хортой бодисууд бүрэн ялгарчдаг. Ийм учраас энэ бүтээгдэхүүний хагас коксонд бол ихтгэлтэй байж болно. Ер нь бол 800 градусаас дээш бол доторх бүх одоо юмнууд нь бүрэн ялгардаг л да. Тэгэхээр бол бид бол 2000 хүртэлх галын хотлын температурыг хэмжиж үзэхэд тэр орчим градусын халуун өсөж байгаа. Тэнд бол одоо бүрэн ялгардаг. 6-аас 10 секундэд тэр нь ялгардаг шүү дээ. Хангалттай температур хүчил төрөгчийн орчныг нь тодорхой хэмжээнд хонлын түвшинд хийгээд өчгдөл одоо энэ төр дэг тэмтгий бодисууд, хортой бодисууд, шатдаг хийнүүд нь бүрэн ялгарчдаг. Ийм л технологи юм байна. Энэ одоо би яриад байгаа нь бол технологи бол асуудал шийдсэн. Оюуны өмчийн газар одоо патентаа өгчихсөн. Үйлдвэрүүд нь бол баталгаагаа өгчихсөн. Станцууд одоо сайн ажиллаж байна, хэвэн ажиллаж байна. Болж игэл данаа зуухыг явуулчмаар байна гэдэг. Их олон хүндрлийн шийдэд өгч байгаа юм л да. Тэр дор үнстэй зурладаг. Үнсийг аваач 5 км-ийн цаана усаар тээвэрлж аваач нь маш олон юмнуудаас нь технологийн дамжлагууд насагдчихж байгаа. Тэгээ энэ бол ашигтай технологи гэдэг нь ойлгомжтой болсон. Та тэгэхээр энийг өнгөрсөн хугацаанд бүгдийг нь өөрийн зардлаар өөрөө ингээд одоо туршилт хийгээд өнөөдрийн үр дүнд хүрсэн юм шиг байна. Ер нь төрийн байгууллагууд одоо бусад төр захиргаа төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг хэр танилцуулсан бэ? Хамгийн гол нь хэрэгэлдэг болохын тулд эргээд энэ бас нөгөө бодлогын асуудал болох хэрэгтэй юм шиг байна л да. Төрийн сая бол их хурлын дарга очиж үзье гэж хэлсэн нөгөө нэг цаг агаарын нэг гамшигт үзэгдэл болсон шүү дээ. Бүх зам аагаад. Тэр үеэр одоо яг таарад жахаацгүй юм очиж үзүүлж чадсангүй. Засгийн газрын төвшөнд очиж үзэх байх. Нийслэлээс сая хүмүүс очиод үзэж гисэн байж байгаа. За тэнд бол одоо нэг 100 тонн төлс үйлдвэрлэлээ тавьсан. Бас хотоор бас нэлээд тараажчихсан ингээд байж байгаа. Би энэний гол одоо хэлэх гээд байгаа миний санаа бол энэ зуухнууд одоо миний туршилт хийсэн энэ зуух ингээд туршилтын амжилттай боллоо. Энэ бол энэ технологи бол цаашдаа Багнуурын дулааны станц дээр ихэд нэмээд 800-ыг ийм евро шилжүүлж болж байна. Хоёрдугаар цахилгаан станц дээр 300 байж байна. Налахад одоо энэ ойрхон налахад 300 байна. Төв аймагт бас энэ хотын хажууд бас 300 байна. Ингээд ийм одоо олон аймагуудад бий л дээ энэ технологи руу шилжүүлэхэд. Тэгэхээр энэ боломж бий. Тэгэхээр эн чинь бол өөрөө ашигтай технологи. Нэгдүгээр дулааныг маш одоо 100-ын ашиглуулын хэмжээнд маш дээшилж байгаа. Тэгээд дулаанаа хийжүүлээд хийгийн шатаагаа дулаанаа үйлдвэрлэж байгаа. Кокс нь өөрөө одоо экологийн бүтээгдэхүүн болоод гарчиж байгаа. Ийм л одоо юм байгаа. Энийг одоо өргөн хэмжээгээр үйлдвэрлэж агаарын бохирдол, хоц ойрын газрынхаа экологийн төлөв байдлыг дээшлүүлэх асуудал нь бол энэ төрлийн бодлогын асуудал байна. Өнөөдөр миний одоо ингээд хийчихэж байгаа туршилтаар амжилттай болж байгаа энэ бол одоо миний л өөрийн чадах хэмжээнд мөнгө төгрөгөл төрөөс аваагүй компанийнхаа зардлаар тэр газ генератор гэдэг юм тавиад 100-ны одоо халах гадаргууг өөрчлөөд ингээд бүтцийг бол ер нь баг 30-40% өөрчилж байгаа юм л да. Тэгэхээр энэ таны технологид одоо бүрэн шилжихэд зардал ямар байх болоо? Одоо энэ агаарын бохирдол одоо энэ одоо тийм ээ дулаанаар ханхын тулд хэрэглэж байгаа зардлаас энэ шинэ технологид шилжснээр хэмнэлт гарч чадах болов давхар утаагүй болохын зэрэгцээ бас хэмнэлт хэрэгтэй байгаа юм шиг. Эрчим хүчний 100хан дээрээ хэмнэлт гарна. Хийн шатал давхар явагдаад байгаа юм шүү дээ. Хий үйлдвэрлэлээ тэрийг шатаагаад байгаа. Өмнөх одоо шаталтын орчин нь бол хий гаргалгүйгээр нүүрсээ шатаагаад байдаг. Нүүрс хийжүүл шатаа одоо шаталтынх нь очиод үзэхээр газын бэлэдэг шиг тийм хөх гал гардаг шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол хийн шаталт явагдаад байгаа.
Тэгээд хагас кокс гаргаж авч байгаа. Хийн шаталтаа дээр нэмээд 100-ны тэр одоо агаараар тээвэрлэгдээд явах хуйц, тээвэрлэгдэж явах хуйц хэмжээний жижиг хэсгүүд бас нүүрсний жижиг хэсгүүд тоосон цурууж шатаж байгаа. Ийм л юм болж байгаа. Ашигт уулын коэффициент маш дээшилдэг. Их олон талын даваа талтай их хэмжээгээр үйлдвэрлэх юм бол агаарын бохирдлыг бууруулахад одоо томоохон түлхэц болно. Энийг одоо энэ олон зуухыг ийм горимшилжүүлээд тэр бэркетэлдэг одоогийн манайхны одоо ингээд нэг шахмал түсгээд байгаа шүү дээ. Тэр бол одоо стандарт юм байна шүү дээ. Хаанч хийж болдог. Тэр бол энэ ганцхан утаанаас нь ялгах ангижруулах энэ процесс л өөрөө л одоо хүндрэлтэй асуудал. Энийг бол одоо маш хэлбэрээр Монгол шийдчихлээ. Яг одоо би мэдэхгүй байна. Өөр улс орнд бол би одоо яг ийм технологиор явж байгаа зуух бол сонсоогүй. Өөрөө би зуухны мэрэгчлээ. Бусад мэрэгжлийн одоо хүмүүст бас танилцуулсан баг туршилт хийгдэ тий. Мэрэгжлийн хүмүүс бол ойлгоод маш их дэмжиж байгаа. Тэгэхээр одоо бас нэг асуудал байна. Хүмүүс одоо ингээд дэмжээд төр засаг бодлогоор дэмжээнд хэрэглээнд ингээд нэвтрүүллээ гэж бодоход хүчин чадал одоо нийт одоо иргэдийн хот суурин газрын хэрэгцээг хангах боломж болцоог хэрэг байгаа юм болоо. Эсвэл эхний ээлжинд ч гэдэг юм уу, тийм шатаараа явах юм уу? Аль эсвэл нийтээрээ шилжиж гэхэд тэр хэрэглээг бүрэн хангах үйлдвэрлэлийн хүчин чадал ямар байх вэ? Одоо энэ засгийн газар 8 аймаг дээр одоо станц барих гэж байгаа шүү дээ. Дулааны станц. Тэр зохнуудыг ийм байдлаар барих юм бол тэр одоо ганцхан Улаанбаатар хот биш. Одоо бусад суурин гоцрууд аймгийн төвүүд бол бас юу болцсон шүү дээ. Утаатай л болцсон. Тэгэхээр тэрийг шийдэж болно. Хотын ойр орчимд байгаа энэ зоохнуудыг энэ горим руу шилжүүлээд тэгээд эрх зүйн орчин нь болохоор түүхийн нурс хот руу оруулах тийм орчин бүрдүүлээд ингээд маш том өргөн цар хүрээтэй хөтлөх юм бол агаарын бохирдлыг бол бүрэн сайрлах болно гэж ингэж боддог. Бас нэг хүмүүсийн сонирхож байгаа зүйл нь хилчлэг ямар байх болоо гэдэг. Одоо энэ хэрэглэж байгаа нүүрснээс те хилчлэгийн хувьд ямар байх болоо, дулаанаа алдахгүй байх төр бас ямар баталгаа өгөх юм болоо гэж байна. Энэ дээр энэ түлшээ хийхдээ бол бас яг мэрэгжлийн хүмүүсийн хувьд бол бас нэлээд юм хийсэн л дээ. Жишээ нь 100-ыг бүрэх түлшийг олон цагаар шатахаар нэгтрлын нэг хийчгээр бол одоо олон цагаар тэгээд нөгөө нэг брикетийнхаа хэмжээг 50 см энэ бас онлын түвшинд бодож үзсэн. Хамгийн одоо боломж төвлөр нь 50 мм одоо чүдэнзний харьцаг шиг орчим. Энэ ширхгээс хамаарат 3 удаа шатах нь бас болж байгаа. Тэгээд дулаан гаргах чадвар нь бол 6000 орчим. Өөрөөр хэлбэл одоо төмөр хайлуулах орчимд байдаг гардаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол инерти материал гээд шатдаггүй тийм одоо материал холж идэг. Ингээд одоо нэг 4000-аас 5000 хооронд л. 4000-аас 5000 хооронд байхад бол одоо ямар ч төмөр бол хайлахгүй л дээ. Тэгээд яг гоо энэ төслийн зуух бол бүрч одоо найдвартай тодорхойлоотой учраас. Тэгэхээр манайхаа одоо ингээд агаарын бохирдлыг бууруулна гэхээр альва гадны улсаас л бүтээгдэхүүн бусад орны туршлагыг судлаа, импортлыг гэдэг л асуудал ярьдаг те. Гол нь дотооддоо ингээд агаарын бохирдлыг бууруулах боломж болцоог нээчихсэн байна. Төр засгаас та ямар дэмжлэг хүсэж байна гэдэг дээр ер нь ингээд монгол хүн өөрөө ингээд сэтгээд оюуны бүтээл гаргалаа гэхэд эргээд ингээд хөөцөлдөөд явхаар төрийн дэмжлэг ер нь ямар байдаг юм бэ? Энэ дээр та бас тайлбар өгвөл. За яг хэвдээ би бол агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос зөвшөөрөл авсан. Тэгээд цэвэр агаарсан нийслэлийн агаарын чанарын алба энтертэй хамтарч ажиллаад тухай бүрдэн туршилтынхаа үр дүнг танилцуулаад шинжилгээг нөгөөд ингээд явж байгаа. Тийм лаборатори байдаг шүү дээ. Тэгээд энэ хүмүүс бол очиж үздэг. Миний одоо хүсэж байгаа юм бол би энийг айхтар юм том цар хүрээтэй юм хийх гээд байгаа юм биш ээ. Энэ одоо юуны өмч, энэ технологиг одоо олонний хүртэл болгоод одоо хүн ардынхаа сайн сайхны төлөө тий хот суурин газрынхаа экологийн төлөв байдлыг сайжруулахын төлөө төр засаг анхааралтай авч хийгээч. Энийг бол би одоо оюуны өмч энэ туршилт эрдмийн ажлынхаа хүрээнд л танилцуулж байгаа. Тэрнээс би бол одоо яг нэг ингээ өөдөлтөө их яхаар нэгдүгээрт бол одоо эдийн засаг хөнгөн санхүүгийн боломж байхгүй. Хоёрдугаар гэхэд бас миний үндс ажил бол одоо оюуны өмч эрдмийн ажил учраас энэний зураг төсөв юмнууд нь байж байгаа учраас ямар ч одоо станцын мэрэгчлийн хүмүүс солиод тэр газ генератор гэдэг юм хийгээд тавьчих боломжтой.
За тэгэхээр таны хувьд түлшийн одоо гэр орооллын иргэдэд туршилт хэлбэрээр үзүүлсэн гэж байна. Хэрэгэлсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байна? Боломж болцоо гэдэг дээр ямар тайлбар өгөх вэ? Хэрэгэлсэн хүмүүс бол маш сайн төвш байна гэж байгаа. Нэгдүгээр энэ их олон юу яагаад байдг вэ? Галлаад байдг. Нэг хийгээд тавихад 12 цаг авлангалтай барьж байгаа. Тэгэхээр одоо хоногт бол одоо нэг юм 2 удаа л зуухаа гална гэсэн. Хоёрдугаарт дулаана их удаан түгэж байгаа. Гуравдугаар тэгэхээр сая хүмүүс туршиж үзсэн байлээ. Би тэр бичлэгийг YouTube дээр тавьсан бичлэгийг аваад ирсэн. Юу гэхээр бүр гэртээ тасалгаанд юу яадаг. Гэртээ тайруулын давган дээр газдаж шатааж байгаа тийм зүйл. Тэгээд тэр чинь нүүрсүүл ачийн болно шүү дээ. Тэгээ манай тэр шиг шатаагаад дуусахад бол ямар ч удаа байхгүй. Тасалгаанд одоо хайруулын давганд шүү дээ. Галдгоонд. Тийм бичлэг тавьсан байж байгаа. Одоо хаан чичээд үзсэн бол эндээс утаа гарахгүй. Өнөөдөр одоо ингээд хүмүүс тав тэрийг сонсоод мэдээлэл авлаа. Гэхдээ газар дээр нь очиод бас нэг танилцсан. Ер нь энэ шинэ технологи нь хэр боломжтой юм болоо мэрэгчлийн хүмүүс тэр төрийн байгууллага, бусад аж ахуй нэгжүүд, хувь хүн ч гэсэн бас нэг сонирхох гэсэн бодлого. Тэгвэл яаж танилцаж, яаж очиж одоо туршилт хийж харах боломжтой юм болоо. Багнуурын дулааны станц руу очил үзэж бол. Багнуурын дулааны станц дээр одоо явж байгаа. Шахмал хүчний үйлдвэрнч ажиллаж байгаа. Коксийн зоох маань шалж байгаа. Би бол Багнуурын дулааны станцынхантайгаа хамтарч ажилладаг. Тэд нар бол нэлээд дэмждэг. Энэ зундаа одоо тэр манай зоохыг явуулж өгөөч гэж хүсэл тавьсан. Өөрөөр хэлбэл тэр 900-наас сонгож явна шүү дээ. Тэгэхээр манай зоохыг аль болохоор төлхөө ажиллуулж өгөөч. Тэгэх юм бол ер нь бол нэлээд их төлс нөөцлөх боломжтой. Ер нь нэг юм байгаа. Одоо ингээд намайг ярихаар одоо баг хүмүүс тэгдэг байхгүй юу? Энэ утаа дуусч хахад юм утаа яриад байгаа ингээд баг мангараар дуутах. Ер нь бол энийг бол одоо 9 сарын турш одоо бид нар одоонээс эхэлж яриад 12 сар хүртэл ингэж ярих хэрэгтэй байхгүй. Утаа багслаа гэж хайшиж болохгүй. Ингээд ерөөсөө утаатай аюу чинь 12 сар 1 сар 2 сар л байгаа шүү дээ. Энэ 3 сарын төлөө бусад 9 сард нь өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй байхгүй. Төр засагчийн бодлого бариад дэмжиж аж ахуй нэгжүүд энэ утаагүй чиглэлээр ажиллаж байгаа энэ газрууд бүгд энийг яах хэрэгтэй. Ингэж хийх хэрэгтэй. 9 сард зогсоо цаггүй утаагүй төвшөө үйлдвэрлэх хэрэгтэй. Манай компанийн хувьд л энийг үйлдвэрлэл явуулж байгаа. Та сая эр хөвлийн утаанаас салахын тулд одоо бид нэр ярих хэрэгтэй байна гэдэг. Та тэгвэл яг өөрийнхөө шинэ технологиг эр хөвлийн утааг бууруулахын тулд өнөөдрөөс ч юм уу маргаашаас ч юм уу эхлээд одоо уулзаад төр засгийн удирдлагуудтай ярих хэлцэгцэл уулзалтууд ихэсэн нь ер нь бодлогын түвшинд би бол их хурлын даргаад санал тавьсан. Очиж үзнэ гэж байгаад юу яагааг байгаа. Ерөнхий сайд байгаль орчны яамд бас санал тавьсан байж байгаа. Тэгээд төр засгийн удирдлагууд очиж үзээд тодорхой хэмжээнд шийдвэр гаргавал одоо их л баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр энэ өдрийн зочны ярилцлагын цаг энд хүрээд өндөрлөж байна. Манай удаагийн зочноор Монгол Улсын зөвлөх инженер Үлзий Хотгийн Пүрбаатар оролцлоо. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.